өнөөдөр одоо Монгол улсад маш тулгамдаад байгаа иргэдэд тулгамдаад байгаа асуудал юу вэ гэхээр заллин. Заллингийн хохирогч болсон хүмүүсийн хохирлыг өөртөөсөө барагдуулахгүй. Иргэний одоо хэрэгээр одоо шийдвэрлэгдэж байгаа энэ асуудал нэгдүгээрт адгийн зарга одоо 10 хоног гэдэг шиг өөртөөсөө нэгдүгээрт маш их одоо цаг хугацаа алдаж байна. Хоёрдугаарт бол шүүхийн шийдвэр гарсан ч гэсэн тэр мөнгийг одоо заллуулсан мөнгөө эргээд яаж одоо олж авах вэ гэдэг бол үнэхээр хүнд байна. Яг тэгэхээр хит удаагийн ч одоо ийм заллингаар бүр гарчсан мэрэгсэн хүмүүс байгаа дээ. Та энэ хүний тэддэх хохирогч нь байна гэж одоо хүртэл шүүгч нь гэдэг юм уу. Одоо тэр хүмүүс нь хүртэл одоо ингэж хандж байна. За дансыг нь бол хаадаг юм байна. Тэгээ тэр хүн болохоор за яг данс хаалгацсан. Гэхдээ өөр хүмүүсийнхээ танилуудынхаа дансыг ашигладаг гэдэг ч юм. Тэр хүний амьдралд нь заллин үйлдэж байгаа хүнд нь үүрүүлж байгаа хариуцлага ердөөсөө байхгүй. Тэгээд нэг тийм бүр ингээд ямар ч санаа зовлтгүйгээр ингээд араас олон хүн ингээд заллал яваад байгаа ийм хүмүүс хүртэл бүр ердийн үзэгдэл болцсон байна гэдгийг одоо хохирогч иргэд бол хэлж байна л та. Тэгэхээр үнэхээр үнэн одоо нэгнийгаа мэхэлж хуурж монжиж залилж ийм одоо явж байгаа асуудлыг тэгээд яаж зэгцлэх юм бэ гэдэг бол чухал байхгүй тийм. Тэгэхээр 1 сая төгрөгч бай 100 сая төгрөгч бай ингээд залилуулсан хүмүүс тэгэл хохирогч болоод үлдэж байгаа нь харуулсан тийм. Тэгэхээр энийг анхаарч өгөөч ээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх одоо хуулийн дээр энийг одоо хариуцлагын одоо чангатгах тал дээр анхаарч өгөөч ээ гэдгийг бас уламжилж байна.